Кофе шоп болон энэ чиглэлээр бизнес эрхлэх гэж байгаа та бүхэнд Италийн Sime брендийн CEO Tig, CEO Tig3 Neo загваруудын 2 групптэй кофений машин болон кофе бутлагч, байгууллага болон үйлчилгээний газрын зориултын ус шүүгч, бүгд найрамдах Солонгос улсад үйлдвэрлэсэн блендер зэрэг тоногдох хөрөмжүүдийг Монголд хамгийн хямд үнээр худалдаалж байна. Гоёмсог загвар хямд үн, үйлдвэрийн баталгаа, мэрэгжлийн зөвлөгөө, мэрэгжлийн холболд суйрлуулалт, үнгүй баристагийн сургалт, урт хугацааны хамтын ажиллагааг танд санал болгож байна. Мөн Arabica дээд сортын 3 үрийн холцтой эспрессонд зориулсан шинэхэн хурал бүхий эспрессо блендинг кофений үр болон дагалдах материалуудыг худалдаалж байна. Бид кофегоо нөөцөлж хадгалдаггүй. 7 хоног бүр шинэхэн үрийг хэрэглэгчдэд шууд нийлүүлдгээрээ давуу талтай. Дэлгэрэнгүй мэдээлэл авахудас 88 3 65 12 Naba Gym компани. Сайн мэцхан үзэгчдээ та бүхэнд өглөөний мэндийг хүргэе. За өглөө бүхэн үзэгч та бүхэнтэй студийнхаа зочны хойморт хүндтэй зочдыг урьж олон мэдээллийг хүргэсээр ирсэн кофе юу цай нэвтрүүлэг ээлжид дугаараа хүрэхээр студидтэй бид зочноо ирсэн байна. Тэгэхээр энэ өглөө нэвтрүүлгийн маань урилгыг хүлээн авч YouTube Universe компани үүсгэн байгуулагч Лара хүрэлцэн ирсэн байна. Өглөөний мэндийг хүргэе. Өглөөний мэнд хүргэе. За нэвтрүүлэг маань маш олон жилийн туршид нэвтрүүлгээ эхлэх болгондоо нэг л асуултаар эхэлдэг. Та кофе уух уу, цай уух уу гэсэн. Энэ өглөө юг сонгох вэ? За кофе ууя. За Ларагийн хувьд хэр одоо кофе уудаг вэ? Өглөөдөө энэ өглөөнийхөө кофег ууж амжсан байсан уу? Би удахгүй кофе бэлдээд чи. За би чи ер нь их кофесэх хөө. Анх энэ гашуун юмыг яагаад хүмүүс уудсан бол гэдээ их ойлгодгүй байсан. Сүүлдээ өөрөө тэгээд нэвч шууд орсон. Одоо бол кофендоо жоохон шар тос мос хутгаад ер нь байнга өдөр болгон тогтмол кофе ууж ирч хүчээ авдаг да одоо кофе. Бас нэлээдгүй эрүүл мэндэд ач тустай гэдгийг бас бид мэдэрч байгаа өдөр тутамдаа тий. Тэгээд дасч тийм бэ дөө хүн чинь кофе л уухгүй яг нэг өдөрт нэг гайхалтай нэг гоё амт мэдрэмж дутаад байдаг тий. За тэгэхээр хоёулаа өнөөдөр бол эрүүл мэндийн аялал жуулчлал ярихаар бас таныг урьсан байгаа. Тэгэхээр YouTube Universe компанийнхаа тухай та бас эхлээд манай үзэгчдэд дэлгэрүүлж танилцуулж өгөөч. За тэгээ манай компани ер нь үүсгэн байгуулагдаад одоо 4 дахь жилдээ орж байгаа. Тэгээд бид нар ер нь байгууллага хамт олноор одоо мэдээж бидэрт гайхалтай асын хараад байгаа. Бид өөрсдийн хүчээр дэлхийгээр аялаж бусдад мэдлэг, аз жаргал, соёлыг түгэе гэсэн уриатай манай залуучууд ажилладаг. Хүн ер нь өөрийнхөө мэдэрсэн зүйлийг бусдад мэдрүүлэхтэй, хэлэхтэй, ярихдаа илүү сайн байдаг тийм. Одоо бид нар хүүхд насныхаа гайхалтай дурсамжийг хүртэл яг л өчигдөрхөн болсон юм шиг ярьдаг. Үүнтэй адилхан бид нар бүх зүйлийг өөрсдийн биеэр мэдэрч явж үзчихэд бусдад энийгээ түгэнэ гэсэн юм асын хараатайгаар үйл ажиллагаагаа бас явуулаад нэлээдгүй хугацаа өнгөрсөн байна. Тэгэхээр аялал жуулчлалын компани гэхээр хүмүүс нэг нийтлэг ойлголт байдаг л да. За аялал жуулчлал аль нэг орн руу ч гэдэг юм уу, аль нэг газар руу ингээд бидний одоо зуучлаад аялын одоо маршрут зохиогоод ингээд явуулдгаа гэсэн. Тэдгээр компаниудаас бас юугаараа ялгархыг зорддог бай. За бидний хувьд болонгод тухайн одоо аял гаргах улс орондоо зорж очиж амьдрдээ. За одоо Америкийн нэгдсэн улсад би 2 жил одоо ковид үеэр амьдарч аваад ирсэн учраас Америкийнхаа аялыг маш сайн гаргадаг байна шүү дээ. За Америк чинь тийм гээл те хүнд ярихад хүртэл. За тухайн орны соёлыг хүртэл мэдэрдэг. За сүүлийн 1 жил Шанхайд очиж амьдарсан. Тэгээд одоо манай Шанхай аялал 3 дахь жилдээ гарч байгаа. За амьдрнаа гэдэг нь өөрөө зүгээр нэг зочлоод за энд нэг өндөр барилга байдсан байх те. Энд нэг амтны хүрээлэн байна гэдгээс илүү соёлыг, түүхийг за энэ үзүүрээс гараад ямар хоолнд орвол гоё гэх те. Хүмүүст энэ болгоны нэг уялдаа холбоог ойлгуулж судлахын тулд заавал зорж очиж амьдардаг. За өнгөрсөн өвлийн хувьд болонгууд өвлөөс хойш нөгөө Япон улсын Окинава гэдэг арал руу одоо зорчиж байгаа маш олон удаа явж байгаа. Тэгээд бас нөгөө тухайн улс оронд амьдрахад ер нь бол бизнес ахуулаад маш олон асуудлууд байдаг шүү дээ бид нарт. Тэгээд тэднийг аль болох зохицуулаад тухайн улстай аль болох удаан хугацаагаар ингээд байгаад. За энэ маань ерөөсөө манай онцлог юм. Бид нар яваад үзээд мэдэрчээд дараа нь яг нь хүмүүст хүргэдэг байх юм. Тэгэхээр нөгөө юу ч мэдэхгүй зүйлээ хүнд ингээд амар гоё гэж зарах биш. Мэдж байгаа учраас нөгөө ажилчдаа явуулдаг, өөрөө явдаг, үдснийхаа дараа одоо
бүр тодорхой хугацаанд амьдарч үзсэн шүү. Зүгээр нэг 10 хоногийн аялал ерөөсөө биш. Очоод ирсэн биш тий. Ядаж нэг 30 хоног, 3 сар, 6 сар тий. Визнес хамаарад өөртөө. За хятад бол жишээ нь визгүй юм чинь бид нар нэг одоо туг тойрно гэдэг шиг ирж очоод байгаад ээж болдог байна шүү тий. Тэгээ ингээд юмаа ингэж судалсны үндсэн дээр манай аяллууд гард юм аа. Тийм учраас одоо маш сайн аялал төлөвлөгдөж бэлтгэгдэж гардаг гэсэн. Тухайн одоо компаниг удирдах зохион байгуулалт аяллыг одоо гаргана гэдэг бол бас хувь хүний зохион байгуулалттай яалтчгүй холбоотой. Тэгэхээр Ларагийн хувьд би бас сонирхож асуумаар байна. Ер нь Лара өөрөө ямар мэрэгжилтэй хүн юм бэ? Яагаад энэ аялал жуулчлалын мэрэгжил рүү бас ингээд орчихвоо? Тий, тэгээд энэ салбарт бас хүч сорих болсон шалтгааныг нь. Би ч ер нь багш мэрэгжилтэй. Багшаараа нэлээдгүй олон жил ажилласан. Англи хэлний багшаар улсын сургуульд ажиллаж байгаа. Сүүлдээ нөгөө нэг оюуны спортын багш болоод. Тэгээ 10 жил оюуны спортын клуб ажиллуулад хүүхдүүдэд төв дэлхийн аврагт одоо бэлдээд явж байгаа. За тэгээ сүүлдээ гадагшаа нөгөө Америкт суралцах болоод магистрт явах гэж байсан чинь санаандгүй энэ аялал жуулчлалын бизнес гинт ороод ирсэн. Энэс санал чи хийгээд үзээч. Тэгээ би чи хамгийн анх хятад улс руу гээд баг гайд хийгээ явж байлаа шүү дээ. Тэгэл би багш тий хувийн бизнесийн салбар би чи декорэшн чимэглэл багшийн ажил одоо заал зохион байгуулах хийс цэвэрлэгээд маш олон төрлийн ажил хийж үзсэн байхгүй юу? Хөвж чадсан байна тий. Түүхтийн цэцэрлэг хүртэл ажиллаж байлаа. Тэгээд эцэст нь энэ миний байх ёстой газар юм байна. Хүмүүс ингээд амар гоо шинэ юм мэдрээд ингээд гэр бүлийн дурсамж бүтээгээд аз жаргал авахараа ингээд амар гоо happy баярлдаг. Тэгээд тэр мэдрэмжийг бусдад мэдрүүлэх үүрэг маань надад өөрт маань их таалагдсан. Одоо бас зогсон гэхүүтэй. Тийм одоо аягүй зовхгүйгээр ажиллаа хийж чадчихсан. Энэ үйл ерөөсөө одоо ингээд цэвэр бидний ээж аваас өгсөн хүмүүс шүү дээ. Юмд нэг хандах хандлагатай холбоотой юм байна гэж хараад тэгээ нөгөө гадагшаа Америк руу мастерт явах гэжсэн бүгдийг хаяал. За тэгээд аялал жуулчлалын салбар сэтгэл шолуудаад одоо ингээд гадны төслүүд хэрэгжүүлээд явж байна да. Тэгэхээр том зорилгоосоо бас татгалзчихэж энэ чиглэл рүү орж чадсан байна. Тэгээ өөрөө хүн дуртай зүйлээ хийнэ гэдэг бол түүнд төөртөлгүй бас аз жаргалтайгаар хийж чаддаг гэдгийг бас харуулж чадсан байна. Тэгэхээр өнөөдөр Лараг өрсөн шалтгаан гэвэл бас Өвөр Монголын өөртөө засах оронд улсын 2 дугаар төв эмнэлэгт эрүүл мэндийн аяллыг зохион байгуулж байгаа талаарх би бас үзэгчдэд мэдээлэл хүргэхийг зорилоо. Ягаад тэгэхээр өвчлөл маш их байна. Шалтгаанууд бас тодорхойгүй олон өвчлөлүүд байна. Онш тодруулах шаардлагатай хүмүүс их байна. За хавдрын өвчлөл асар их байна. Дэлхийд тэргүүлж шүү дээ. Айл өрх болгонд нэг хүн тийм ээ хавдрын шалтгааны бас эрсдэлтэй нөхцөлд ажиллаж амьдарч байна. Тэгэхээр энэ үед бас бусдад хэрэгтэй мэдээллийг хүргэхийг зорьсон юм. За мэдээж энэ үйл одоо яг бидний бүр яг одоо хөндөх хэсэс хийж байна. Толгомцоо асуудал гэж болно тий. За би энийг хэлэхээс өмнө 2 минутанд компанийн үндсэн үйл ажиллагааг хэлчихье тийм үү? За манай компаниг одоо үндсэн одоо 4 чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа. За аялал мэдээж аялал байгаа тийм ээ. Япон, Америк, Хятад, Дубай хотод руу ингээд чиглэсэн үйл ажиллагаа, бизнес ивэнтүүд, захиалгат аяллууд маань явагдаж байгаа. За үүнээс гадна бид нар нөгөө нэг гадаад улс одоо Япон, Австрали, Шенген, бусад улс орнууд руу Америк руу зорих гээд нөгөө виз мэдүүлэхэд нөгөө нэг тусламж хэрэгтэй гэдэг чинь хаана хандхаа мэдгүй. Эдгээр хүмүүс зориулсан одоо визний зөвлөх үйлчилгээг манайх бас явуулаад маш сайн туршлагатай явуулж байгаа. За маш олон октод хүмүүсийн визийг гаргасан да. Октода визний охин тэнгэр гээл бид нийгмийн ажил дээр за манай визний охин тэнгэр өнөөдөр виз нь гарсан уу гэдэг нэг оруулж байгаа хүмүүсийн материалаас хамаарат. За тэгээ манайх сургуулийн ажил эрхэлдэг. Америк нэгдсэн улсын бид нар Вашингтон DC хотод байрладаг. Нөгөө Вашингтоны шинжлэх ухааны технологиг сургуулиулан California Language School гэдэг энэ 2 сургуулийн Монголд албан ёсны төлөөлөгч. Бакалавр, магистрийн одоо тэтгэлэг scholarship-үүд өгдөг. За тэгээд мэдээж бид нар тэнд амьдарч байсан учраас хэрхэн яаж амьдрах вэ? Зөвхөн сургууль зуршлах ш. Яаж байраа олох вэ? Та ямар скил ур чадвартай байвал тэнд нэг бас очиод ажиллаж амьдрах боломж байна гэдгийг хуулийн өрөөнд ямар байх ёстой гэдгийг бид нар чиглүүлж өгдөг юм шүү. За энэ сараас бас манай дээр нөгөө Солонгосын их дээд сургуулиуд 10 жилийн хөтөлбөрөд орж ирсэн. За ингээд манай яг өнөөдрийн онцолж байгаа нөгөө эрүүл мэндийн аялал гээд ингээд үндсэн 4 чиглэлээр манайх үйл ажиллагаагаа явуулдаг. Харин би эрүүл мэндийн аяллыг онцолж аваад илүү дэлгэрүүлээд компани руугаа орё гэж бодсон. За тий. Тэгэхээр үйл ажиллагаагаа явуулж эхэлснээс хойш хичнээн хүмүүст одоо гадагшаа гадны оронд ажиллаж амьдрах боломжуудыг олгосон байна. За нэгдүгээрт, хоёрдугаарт аялал жуулчлалын хичнээн одоо
одоо яг групп аяллыг гаргасан байна гэдгийг бас асуумаар байна. За манайх одоо ингээд нэг зуны сезоны үе болон бусад үеуд гэдэг ингээд хуваагддаг шүү дээ. Зөвхөн ингээд одоо хэдүүлээ зуны сезоны үеийг яриа л да. Өндөр ачаалтай 6 сарын эхний 7 хоногт хичээл амраад нөгөө нэг 9 сар хүртэл 8 сарын 20-нд хүртэл чинь аялалч өстой 7 хоног ачаалтай уу юу? Энэ яагаад тэгэхээр нөгөө хятад ус ойрхон зардал багтай. Одоо жишээ нь 1 сая төгрөгийн аяллаар ихтэл 4-5 хотыг үзэл бүх үзүр үйлчлэгийг нь ороод, буудал нь ороод, аялын зардал нь ороод, даатгал нь ороод яваад ирдэг. Ийм нөгөө 7 өдрийн ч юм уу аяллууд маш их гардаг байхгүй юу. За манайх бас нөгөө бусад одоо Монголд байгаа хамтрагч байгууллагуудаа гадаад талыг хариуцдаг онцлог нь. За тэгэхээр зуны цагт штэ хамгийн багадаа 7 хоногт 100-аас 350 хүлээж авдаг 7 хоногт. Тэгэхээр манайх хятад улсад манай компани баг бүрэлдэхүүн ажиллаж байдаг байхны Япон улсад манай компани баг бүрэлдэхүүн хамтарч ажилладаг хүмүүс энэ чи зүгээр нэг энгийн хүн очиод аялал хийж болохгүй. Заавал маш сайн одоо хамтрагч нар байх хэрэгтэй. Уялдаа байх хэрэгтэй. Тий, уялдаа байх хэрэгтэй. Тэрнээс бусад улс оронд очиод бид нар шууд хөдөлмөр эрхлээ явуулж болохгүй шүү дээ. Тэгэхээр тэр нь аягүй чухал үүдэг. Тэрийг манайхад өндөр түвшин зохион байгуулж яг одоо хийдгээ гэсэн үг тийм. Аялалын хэлүүлдэг байна шүү дээ. За одоо эрүүл мэндийн аялал гэхэд сая дөнгөж 4 сард л эхэллээ шүү дээ. Одоо ганхуу хараа реклам нэлээл хамгийн анхныхаа прожектыг цацаал манайх өвөр Монголын өөртөө засах орны одоо ангаахын их сургуулийн Харьяат улсын 2 дугаар эмнэлэг гэж явдаг. За улсын эмнэлэгтээ гэрээ байгуулсан Монгол дахь цорын ганц компани. Энийг үл бид нар бардам хэлж чадна. Яагаад тэгэхээр тухайн одоо хятад улстай гэрээ их чинь ерөөсөө намын зөвшөөрөл. Тэ? За тэр нэг шинжилгээний багцуудаа гаргахад бүх эмнэлгийн дарга нар гээд 10-20 хүний гарын үсэг. Ерөөсөө чинь улсын эмнэлэг шүү дээ. Тэгээ дээр нь гадаад харилцаа гэдэг нэг юм орж ирж байгаа. Тэгэхээр энэ том зөвшөөрлийг бид нар олж авч чадсанараа одоо бидний бас нэг ажилт нэг илүү одоо алхам болж байна. Монголчуудад илүү сайн үйлчлэгийг төхүүлж юм өсөв. За тэг ингээд 4 сараас хойш хэрэгжүүлээд өнгөрсөн 7 хоногт бид тоогоо авахд нэг 160 хүн явсан юм. Тийм энэ үл яг мэдээж ингээд хүн гээд маш олноороо хамрагдахгүй. За монголчууд чинь яах юм? Болохоо хуулаад ирэхээр эмнэлэг явна штэ. Тэрнээс би нэг одоо урьдчилан сэргийлжээгээд мөнгөө өрөөл те. Үгүй эхлээд эндээ үзүүлэхийг л бас бодно штэ те. Тэгээ ингээд бас явцдаг юм биш. Тэгээ ер нь бол дандаа нөгөө оншоо ингээд бүр тодруулъя, лавшруулъя. Эсвэл аав минь агаа, ээж минь агаа ингээд зулгаач ээж ер нь бас явдсан байлээ. Эрүүл мэнд гэдэг чинь. 4 сараас гэдэг чинь магадгүй 5 сарын хугацаанд 100 гаруй хүн гэдэг бол бас өндөр тоо юм уу? Хагалгаанд бас нэлээд дүн орсон. Тийм. Тэгээд ер нь хагалгаанд шууд ингээд очиод орчдөг хүмүүс байна. Үндсэн эмнэлэг маань өөрөө гэмтлийн том эмнэлэг баггүй юу? За тэгэхээр энэ 100 гаруй хүмүүс одоо ямар одоо шинжилгээ онцлогоо хийлэгдэх талаар нэг сайхан дэлгэрүүлээд хоёлаа бас яриа те. Энэ эрэгтэй эмэгтэйгээд 2 төрлийн багц байгаа. Мэдээж бид нар нөгөө Монголд байгаа эмчнэр те Монголын эрүүл мэндийн одоо ингээл ям дээр ямар өвчлүүд илүү байна гэдэг эмнэлгүүдээс холбогдож маш их мэдээлэл авчиж судалгаа хийж энэ багцаа гаргасан. За жишээ нь одоо эмэгтэй багцд маань юу гэдэг вэ гэхээр цусны ерөнхий шинжилгээ гэж байна. Тэгээ энэ бол одоо зайлшгүй байх хэрэгтэй те. Хамгийн түрүүх хэрэгтэй те. За элэг бөөрийн үйл ажиллагаа, алаад асаад бэлбрын гээд одоо уург үүснэ. Энэ дээр за цусны холестерин сахар үзэж байгаа. Одоо ерөөсөө сахартайгаа мэдгүй ятраал ингээд болсон болоогүй энэ тентгийн сүлжээний эм бэлтгэл бүтээгдэхүүн те бид нар чи ингээд айгүй нөгөө бүгдээрээ дураараа ингээд авч уудаг шээ манайхан чи. За мэдээж шийсэн ерөнхий байгаа. За бамбай үйл ажиллагаа үзэж байгаа. Бас бамбатайгаа мэдгүй ятраал яваад байдаг. Тэгээ нэг мэдхэд ингээд нүд ингээд ер нь нэлээд бүлтийгээд нэлээд шинжимдэг илэрсний дараа манай монголчууд тэр шинжилгээг өгöd байх шиг байна. Нэлээд хүндэрсний дараа өгöd байна тийм. За бамбай. За Д витамины шинжилгээ. Д ерөөсөө хүний бид их хэмжээгээр дутагдахад нэг ой санамжаа алддаг, мартдаг одоо тий хүүхэд хүртэл одоо оюуны хомсдолд ороод байна гэдэг байгаа шүү дээ. Энэ чинь Д-ийн өндөр дутагдал чинь нөлөөлт юм билээ. Яагаад бид нар энийг мэдээд байна гэхээр нөгөө хүмүүс орж ирээд дагуулж яваад тахаар нөгөө ийм тохиолдол идэв юм ийм. Эрүүл мэндийн талаас бараг судлаач байна. Кейс ингээ гарч ирээд идэв юм. Тий, тэрнээс би ч одоо багш мэрэгчтэй хүн шүү дээ. За ингээ цусны бүлэгнэл үүснэ. За дид аймар гэдэг нэг шинжилгээг бид нэр бүр чухалчилж одоо эмнэлэг маань бүр оруулаарай гэдээ оруулж ирсэн. Энэ яадаг шинжилгээ вэ гэхээр хүний бие хаана суц бүлэрч гэнэ гэдгийг урьдчилж мэддэг. Тэгвэл бид нар чинь нэг унтаал басаад тэгэхээр ядаргаанд орчих тэгээд бид нар чинь гинцээ. Тий.
Тий. Тохиолдлууд байна шүү. Одоо энэ ерөөсөө нас харалцахгүй болсон. Бид нэрт одоо энэ 20-д залуучууд хүртэл унтаагаараа явж илээ. Харвалт, зүрх зогсох. Тий. Тэгэхээр энэ суц хаана бүглэрэх гээд байна үү гэдэг урчилж мэдтий. Тэгэхээр энэ их чухал байгааз. Тийм байна. За, эрдсэн шинжилгээнүүд. Энэ дээр дахиад кальц, натр, каль, фосфор, төмөр хлор бүгд орж байна. Одоо энэ нэг жижиг эрдэс дутагсанс болол нэг өвс унаад л те стресстэй л одоо ингээл янз янз ингээл харшлууд гарч ирэх чинь нэг эрдэс дутагдаад ирэхээр дархлаа унаад байна гэсэн үг шүү дээ. Тэ? За. Эхо хэвлийн эхо байгаа. Элэг цөс нойр болчирхай дэлүү бөөр гэд бүгд болчихж байгаа. За энэ дээр бүр ингэсэн нэг үйлчлүүлэгч маань очоод бөөрө үзүүлээд тэгээд нөгөө эмэгтэйчүүдийн эхо дээр одоо нөгөө давсаг мавсгаа үзүүлж байгаа шүү дээ. Тэгсэн чинь ямар онш гарч ирж байгаа нэхэр бөөрнөөс давсаг руу ордог гуурс чулуутай юм гэж гарч ирсэн. За. Тэгээд бид нар болохоор энд нөгөө хэсэгчлэл үзүүлээд идэм юм л да. Тэгээд тэр ихч ямар сони би үг нь Монголд зөндөө үзүүлсэн. Гэхдээ надад ийм онш гарч ирээгүй. Гэхдээ эн чинь бас мэдмээр магадгүй зовир байгааг бах Тий. тий. Бөөрө үзүүлэхээр зүгээр. Давсаг юм одоо бос юм үзүүлэхээр зүгээр. Тэгсэрнээ нэг зовир. Тэгсэн чи тэр гуурснаас чулуу үүссэн байна. Тэгсэн чи эмчийн зөвлөгөө нь доороо өсрээд хэлж байгаа. Би амар энгийн боос тий. Гэтэ нэг зовир байгаа дээ тий. За. Зүрхний эхо байгаа. Зүрхний эхог зүрхний бичлэгтэй хамт оруулсан. Тий. Эхо бол бүтцийн хувьд үзээд идэг. Зүрхний бичлэг чинь одоо нөгөө яг хэм алдчихээн дэлсээд байгаа тий одоо бүр яг химийн ажиллагаагаа хасарч үзэх юм байна. Тий. За энэ хоёрыг хамт үзсэн чинь ийм үр дүн гарч байна. Саяхан нэг бас 10 хоногийн өмнө дөө. Манайхаа би өмнөх одоо ярилцлаган дээрээ ч гэсэн ярьж ирсэн. Зүрхний нэг хагалгааны залттай гарчлаа. Тэгээд нөгөө амар хямарсан, гэр бүлэрээ хямарсан. Тэгээд ингээд хаалгаанд орох гэсэн чинь 3-4 зүүнний очертой байна. Тэгээд одоо гомдлын мөр танай компанид одоо хөх хот яваад үзүүлчих юмстай. Зүрхний юмстай тэр нэг одоо бүхэл шинжилгээ хийлгий мэлхийгээл орж ирэхгүй юу. Тэгэхээр би зөвлөд за ихлээр ерөнхий шинжилгээгээ өгье. Тэ? Шаардлага гарах юм бол нарийн шинжилгээ өгүүлээ. Бүр шаардлага гарвал би таныг хөхтод үлдээ. Бүр дараагийн эмнэлэг рүү зуучлаа. Чадахгүй бол тэ? Тэгээ нэг очингууд цог явж байгаа хүмүүс нөгөө хүний зүрхэнд л санаа тавиад байна шүү дээ. За энэ юм аа зүрх гайгүй гараасаа гэл нөгөө хамт явж байгаа аялж байгаа хүмүүс нь мэдчихлээ шүү дээ. Тэгэл бүгдээрээ л ингээл цаастай энэ залууг юм аа зүрх гайгүй гарчаасан. Тэгэл эндээс ар гэрн бүр гаргаж өгтөө хаалгаанд орох байх араас ч очив. Тэгэл бидэд яана одоо энэ манд гайгүй гараасаа гэл. Бүгд л санаад явж байгаа. Тэгээ яасан гэж харин гараад ирсэн чинь зүрх бүр цоо ирүүл асуудалгүй. За нөгөө залуу маань ч гэсэн бүр ингээд гайхаад бид нар ч гэсэн бас итгэж ядчихсан шүү дээ бүр ингээд. Үгүй чи Монголд одоо бас ийм том одоо зөрөн гэж байх уу? Тэгсэн чинь элэг ингээд ачаалаад элэг юунаас олж ачаасан гэхээр тэр хүн аюулгүй стресстэй юм. Ажлын ачаалтай, нойр мойр бид нар одоо амьдрал нийгмийн стресс гэж бидэрт байж тэрнээс болоод элэг ингээд жоохон өвдөөд ирэнгүүт зүрх ачаалсан. Тэгэл оншин амьдралынхаа юм аягийг цогцол. Тэгэл одоо нөгөө өөрчлөлтөгч маань тест нулимсан цэлийг нээл гүйж гараад хамгийн түрүүнд ээжтэй хэлнэ гэж гарсан. Нөгөө цог явжсэн хэдэн бүр бөө баяр. За тэгээд нөгөө монголчууд ч нөгөө юмыг их батлах дуртай. Тэгээ бүгдээрээ юм суц яриулдаг юмчд очиод суцыг яриулсан байгаа. Нөгөө хүнээ ингээд тойроо суцсан. Та зүрхийн л үзээд өгдөө. Тэгээ нөгөө профессор юм чинь сураа юм чихэд бид нар нэг профессор төр очтгийн суц ярьдаг. Гэхдээ зүрхэн зүгээр юм гэж. Тийм юм уу шаардлагагүй гэж. Үгүй энэ хүний чи зүрх зүгээр юм. Тэгээ бүр ингээд одоо Европ өмчлээ бүр уламжлалт хоёрыг хослуулаад тэр хүний оншийг бүр 100% баттай болгосон. За ийм гоё одоо бас жишээ байна бид нарт. За тэгээ цааш нь үргэлжлэв тий. За хөхний болчихрахаа эхо шинжилгээ орч. Тэгээ ямар нэг одоо хөхний хавдраас айгүй болцсон шүү дээ. Одоо бол зохилон тохиолдож байна тий. За эмэгтэйчүүдийн эхо, умаа хүзүү, өндөрж үр дамжуулах суваг арцгийн хөндий бөөр гэдээ орчиж байгаа. Ирчүүд нь болохоор мэдээж төр үлчирхаа гэдээ ороо явчихна. За энэ дээр ясны сэргэжилтийн шинжилгээ орж байгаа. Таны ясны сэргэжилтийг бүр нарийн гарна. За та 100% гэж бодоход таны ясны сэргэжилт одоо ингээд 70% тань. За яах вэ? Та энийг яах вэ? Тэл хүмүүс яах вэ гэдэг байхгүй юу? Яг энийг энэ чигээр нь 70% чигээр нь бариад ижидэг тариа гэж байна. Дахиж сэргэжилтийн одоо алдуулахгүй гад. Эсвэл энэ 70%-ийг багасгаад одоо ясаа сайжруулна гэж бас нэг тариа байт юм байна. Тэгээ манад нэг үйлчлүүлэгч ирсэн манай ээж
ясны амар өндөр сэргижилтэй Туркээс тариа авчирч хийлэгдэх 5 сая очиж хийлэгдэх ч хэлв. Тэнгүүд манад бол энд одоо хятад улс бол мэдээж ойрхон бүх юмараа даваа байгаа шүү дээ. Тэнгүүд энд нэг саяас 2 сая төгрөг үнэтэй ах шиг. Тариаг нь аваад манай 2-3 өсвөлгч хийлэглээ. Тий. За цэсний X-ray байгаа. Мэдээж бид нар ч одоо өвөл боллоо. Тэгээ нөгөө утааны асуудал байна. За зүрхний бичлэг орсон. За энэ бүх шинжилгээнээс гадна 2 төрлийн нэмэлт аппарат байгаа. Зөвхөн 2 аппарат маань өөрөө тухайн эмнэлэгтээ 700-аас 800 мянган төгрөгөөр хийгддэг. За энэ ямар 2 төрлийн аппарат вэ гэхээр нэг нь хүний бүтэн биеийн одоо бодисын солилцоог үзэж идэг. За давс, сахар, ус. Манайхаа мэдчихин гэл нөгөө усаа уухгүй яваад идэг. Гамшигын байдал ирсэн байж байна шүү дээ. Маш мэдээлэлтэй байгаад байдаг. Гэтэл хэрэгжүүлдэггүй тий. Хийдэггүй. Нөгөө турн гэдээ ертөнцийн маргаас дуусдаг шиг юм болно шүү. Тэгээд дараагийнх нь аппарат болонгууд дахиад одоо ингээд 4 хүчинд нэг аппарат юм зүйлж байгаа. Хүний захын судасны харимхай чанарыг үзнэ. За би ч бас анх сонсоод ойлгохгүй. Энэ юу захын судас харимхай чанар гэж бодно шүү. За тэгсэн чи ийм учиртай юм байна. Хүний захын судас бүглэрх юм бол ерөөс амин газар очиж бүглэрд юм байна. Зүрх, тарих, уушиг гурав. За нөгөө унтаагаар хэрэгтнүүд шүү дээ тий. Тэм цусан хангамж очихгүй болчоор нөгөө яг унтаагаар явдаг асуудал ч юм дээ. Тэгэхээр энийг бид нэр урчилж үзэх нэ. Дээр нь нөгөө нэг дид аймер гэдэг шинжилгээ байгаа шүү дээ. Бүтэн бие энэ судасгаанд бүглэрх гэж байгаа гэдэг үзэн. Дээр нь дахиад энэ аппарат бар. Үнэхээр маш сайн урьдчилан сэргийлж чаддсан юм байна. Тийм. Бүр үнэхээр баяртай байгаа. Одоо яагаад энэ дээр баяртай юм гэхээр миний одоо нэг ойрын хамаатны их жишээ нь судас нь бөглөрөөл хөлний хагалгаанд 2-3 солонгос улсад орсон. Маш өндөр төлбөртэй. Тэгээд ингээд тэр чинь ингээд ерөөсөө л хагалгаанд орох үед хүртэл ингээд за хагалгаад авахгүй гэж мэдгүй амь насанд аюул тэгэл гар ус үзүүлээ. Одоо бид нэр энийг мэдсэн чинь тэр хүнээ ч гэсэн үзүүлээд хаана бөглөрөх гэж байна. Тийм үү? Нөгөө захын судас байна, бусад судас байна, тий? Ямар ч байсан бид нар гинтийн юм орохгүй, тохиолдохгүй байх магадлал өндөр болчихж байгаа. Амь насаа шууд хамгаалж хэлж байгаа. Урьдчилан сэргийлэх боломжууд байна, тий? Байгаа. Хэдийгээр бид одоо эртэлрүүлэгт хамрагдаад байгаа хэдий ч дахин одоо яг энэ эрүүл мэндийн аялалд хамрагдаж ахаад нөгөө эртэлрүүлэгт хамрагдах боломжуудыг олгож байна шүү дээ. Одоо энэ үл одоо дээд зэрэглэлийн хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмж дээр нь хятад улс тэр бум гарan хүн амтай шигшигдсэн мундаг эмчнэр ажиллаж байна тий. За тоног төхөөрөмжийн хувьд ч дээр нь нөгөө эн чинь хамгийн гоё юм нь бид нэр олон улсын грек контакт хийсэн учраас Green Line гэдэг үйлчилгээтэй. Ямар ч монголчуудыг очдог өдөр ямар ч хятад хүнд цаг өгдөг. Монголчууд юусоо яг 2 эмч гайдуудад дагуулаад монголчууд эхнээсээ шууд шинжилгээнд ороо явчихдаг. Тэгээ очихын өмнөх өдөр нь мэдээж эмнэлгийн системд орсон тухайн хүн дээр юм төг үсгэсэн. Ийм шинжилгээ өгнө гэд ингээд бэлдсэн. За дээр нь бас бид нэр ямар гоё үйлчлэгээ байгаа вэ гэхээр ингэж хавдрын маркерыг хөхтийн хавдрын эмнэлэг дээр нь бид нар шинжилгээнийх нь хариу гаргуулж байгаа. Давхар үзүүлэнгээ. Тий. Давхар одоо шинжилгээг өгч штэ. Тэгээд та одоо хавдрын маркер хеликобактер өгмөр. Одоо ер нь бол хавдар хамгийн чухал болсон. Нэг л мэтгэл 3-4 дөр шатгээл бид нэр орж ирээл хэвээр ингээл тий хавдар нэг гайлд нэг хүн хавдар тусгаад ах дүүгээрээ л бид нэр зовж штэ. Тэгт энийг урьдчилан сэргийлж үзэж болж байна. За дээр нь хелика гэж чухал асуудал. Хеликаг өгн байхгүй болсон. Мэдсээрэж энийг явсараа шарах болгоод хавдар болгож. Би өөрөө бүр хелика маш өндөр гарсан. Яагаад тэгэхээр гадаадаар маш их явдаг. Маш их гадуур хоол иддэг. За ус солих тий. Тэгээ би Монгол би үзүүлээд одоо баг мөнгөөр шүү 410 мянган төгрөгөөр 4-5 төрлийн антибиотик авсан. Тэгээ нөгөө дархлаас сул хүмүүс шууд тэрнээс харшилт юм бэл. Би үл ингээл бүр улаан ирээн болоод харшлаад антибиотик орлоо. Надад таарахгүй байгаа байхгүй миний биед. Тэрнээс тэр эмчилгээ бол окей дэлхийн нийтэд түлэн зөвшөөрсөн эмчилгээ шүү дээ. Тэгээ би хятад очоод шинжилгээ өгөөд 160 мянгаар шүү дээ. 400 мянгаар авдаг юм би тийм хятад юм авч өгсөн. 14 хоног угаал шинжилгээ өгөхөд хэвээр үнэхээр саг болчихлоо. Тийм. Тэгэхээр ингээд одоо ер нь бол бид нэр бол бас нэ ингээд одоо нийгмээсээ олооч юм их дархлаас султаа болчих. Юм болгон таарахгүй болчих тийм. Миний хувьд бол тэгэхээр тэр эмчилгээ айгу үр дүнтэй байсан тийм. Телекагийн шинжилгээг өгөх нь их зөв зохистой юм байна. За ингээд гэмтлийн эмнэлэг дээр ингээд бүх шинжилгээ авагдана. Хавдар нь хүртэл авагдчихна. А тэгээ тэр шинжилгээ авсан цусан шинжилгээ бүх хотын хавдрын эмнэлэг дээр очоод
монголчуудыг заавал явуулаад авахгүй байх нь шүү дээ. Тухайн хавдрын эмнэлгийг зорж очих шаардлагагүй. Тий. Манай шинжилгээ дээр хавдрын эмнэлэг дээр очиод тэндээс хариу нэрдэг байна. Найдвартай яг хавдрын эмнэлгийг одоо хариу ирнэ гэсэн. Тэгэхээр биднэрт нэг дор маш олон зүйлийг хийж байгаа. За тэгээ эн чинь бас ингээд дуусаагүй. За бүр дахиад ямар боломжууд вэ гэхээр манай үндсэн эмнэлэгч өөрөө гинтлийн эмнэлэг гэхгүй юу? Ясны эмнэлгээр алдартай том эмнэлэг. Улсын 2 дугаар эмнэлэг маа тий. Тэгээд нуруу, нугас, өвдөг, тохой, яс сургалт одоо ингээд нурууны мөрөлт тий. Ингээл буруу суусараад, машин тэргээр сараагаад бид нар чинь ингээл одоо ялгаагүй л нэг юм болсон байна шүү дээ. За тэгээд тэр өвдгөн дээр яс сургах, настай хүмүүсийн өвдөг солиулах, одоо түнх тий. Бивэл тэнд хаалгаанд орсон маш олон монголчуудтай өөрийн биеэр уулзж ирсэн. Тим хүмүүс, зовиртой хүмүүсийг шууд мэрэгжлийн хэмжээнд үзүүлж өгнө. Нэг л төлбөр авахгүйгээр шүү. Тэр хүмүүс бүр амар дуртай байдаг. Одоо ерөөсөө тэгтээ ээж аавч ялгаагүй бидний үеийнхэн ч одоо ингээд 40 үрж штэ. Бас л өвдөгний асуудалтай болж эхэлж байна. Одоо энэ одоо тэгээд их явсных уу бас хүүхд шухт гаргаад одоо гамнаа малцны монголчууд хийгээгүй. Бас манай эмэгтэйчүүд байгаад тий. Эмэгтэйчүүд чинь нөгөө ар гэр үр хүүхэд гэж яваад өөрийгөө төрхөөс болж гам мартдаг. Одоо энэ өвдөг тохоо өвддөг асуудал бай. Одоо сүүлийн үе төгжрэлт нөгөө ингэж уцаа авахдаг тий. Бид нар ч ялгаа авахгүй тий. Тэгэхээр ийм одоо ясны одоо асуудалтай хүмүүсийг бид нар шууд төлбөргүй бас шууд ерөөсөө л оцсон өдөр нэмчид үзүүлээд өгч байгаа. Энэ бүх одоо шинжилгээ үзлэгт хамрагдахын тулд хэр хугацаа шаарддаг вэ? За магадгүй аялалд хамрагдаад очичлоо, үзүүлж авах хугацаанд үзүүлчлээ, онш тодрох хугацаанд нөгөө аялалд хамрагдсан иргэдэн маань одоо яах ёстой вэ? За яг одоо хамгийн гоё асуултыг асуулаа. Энэ аялалтаа хамрагдахад ингэн ер нь манай аялал сард нэг 2 удаа гардыг. Тогтсон юм хуваартай хам. Тэр хуваараар явчихдаг. За эсвэл нэг байгууллагын тулд манайх 10-аараа 20-ороо гэх юм бол бид нар боломжтой өдрийн шууд гаргаад өгчдөг бас. Тийм. Үгүй бол тогтсон нөгөө хуваараараа хүмүүс орж ирээ бүртгүүлээд ажлын өдрүүдэд очиж шинжилгээ өгнө шүү дээ. За тэгэхээр Улаанбаатар хотоос нөгөө замын үед орох хугацааг бас тооцноо аялалд явахын тулд. Тэгээд хотод 3 хоног, ирээнд 1 хоног, ирж очихын өдрүүд ингээ орчиж байгаа. Тэгэхээр 6 шин 7 өдөр аялал нийт. За тэгээд шууд ирээнээс цааш хотод очиод хоноод маргааш шинжилгээнд ордог. Одоо даваа гарагч шинжилгээнд орлоо шүү дээ. Тэгээд бүтэнсээ өдөр 10 цагаас нь хойш юм мэдэхгүй жаад нэгтгэн өглөө шинжилгээнд орж. Шинжилгээгээ өг дуусаад эмнэлэг дээр бүр хятад улсын стандарт нийцсэн одоо эмнэлгийн өглөөний хоол хүртэл өгдөг. Аюугаа тэндээ ингээд шинжилгээгээ өг дуусчаад өглөө явж байгаа ус чинь эмнэлэг дээр хоол идчихнэ. Эмнэлгийнхээ хоол гэж. Тийм бүр ингээд сэтж юмстэй ингээд зотом аюугаа хоол идчихнэ. За тэгээд улсын эмнэлгийн хариу 7-оос 10 хоногт ирэнд гардыг. Манай хариу нэгт өдөр шинжилгээ өгөхөд 3 дахь өдөр ихэд хариугаа шууд. Түргэн шуурхай. Яаж тагаа тийм. Дунд нь 1 өдөр агааз 2 дахь өдөр гээд энэ өдөр юу идэг вэ гэхээр аялна. За одоо тэр усан парк вэ нүү одоо тий Алтай хааны гандан хотын төв талтай мэдээж үзэр үйлчилгээ музей бидэрт бас очисон юм чинь гоё тий парк маркет орохгүй юм байгаа шүү дээ. Нэг өдөр болгон гайдтайгаа тэр бүх зүйлээ хийгээд хариугаа үлээч. Тэгээ 3 дахь өдөр хариугаа сонслоо, оншаавлаа, шаардлагатай хүмүүс эм бичүүлээ, гайд дагуулж ороод эми санд очиод эмийн нөөсөнд нь аваад өгч нь авах хүмүүс нь авна шүү дээ. Авахгүй ч гэж бол. За тэгээ энэний араас мөн дахиад нөгөө хүмүүс монголчууд чинь очсных нэгэнт явсных гэл нөгөө суц бариулмаар байна л гэдэг. Окей бид нэр суцны үн төлбөргүй нэг одоо сугараага профессор юмчтай бариулаад өгчдөг. Үнэхээр та нар тан авахаар бол өөртөө мөнгөдлөө таваараа энэ бол хүний сонголт. Дэлгүүр хийсмээр байна. Үш дэлгүүр хийсүүл. За 2 дахь өдөр шопинг байгаа. 2 дахь өдөр одоо нөгөө хөхтийнхөө гоё вандаагаараа, мандаагаараа гэсэн. Тэгэд нэг юм байдгийг манай аялал одоо ерөөсөө хятад руу гарч байгаа аялал хөхтэй аялал манай шүү дээ. Маш гоё буудалтай гэрээтэй. Яг хөхтийн төв талбай хажууд. Ерөөсөө гүйж гараад газарт орох шинхua зах. Нөө газарт орох акурум зах. 50 м болоо ороогоо л яах нь монголчуудын гэсдэг мандаа зах. Тэгээ вандаа зах гэдэг одоо ингээд бүгд ингээд ойрхон гэж байдаг. Тэгэхээр ерөөсөө буудлаас айгуу чухал. Тий. Хүмүүсийг нөгөө бүр нохтын зах махтаа аваач чаана гоё юм үзэж чадахгүй. Хаана юу гэдэг мэдэхгүй учраас тий. Ингээд буудал нас юм байгаа. За мэдээж дэлгүүр хийсэн. Тэгээд хариугаа сонсоод буцдаг. За шинжилгээ онцлогоонд явахаас гадна зүгээр аав ээжигээ дагуулад авч явж байгаа хүн мэдээж арай хямдхан. Тий. За хүүхдүүдэд дагуулж явж байна. Хүүхдийн багс гэж байгаа. Нүд чиг хамар хоолой, бөөрийн шинжилгээ, шээсний шинжилгээ цосны шинжилгээд ерөнхий. Тэгээд юу авдیں۔
чиг хамар хоолой гол нь бас үзнэ. Одоо нэг утас нүдний асуудал байж тээ тийм. Тэгэхээр ийм олон одоо юмыг нэг дор багтаасан байгаагаараа л одоо манайх үнэхээр онцлог шүү. Тэгээд өвөр Монголын улсын эмнэлэгтэй гэрээсэн цорын ганц компани гэдгээрээ бид нар бас одоо ялгарх дуртай. За Лара асуух зүйл асар их байна. Гэвч одоо нэвтрүүлэг маань хугацаатай учраас дуусгалсныг найруулагч сануулад байна. Тэгээд төгсгөлд нь маш богинохон хариулаад өгөөч. Аяллаа эрүүл мэндийн аялалд хамрагдаж одоо аяллаа компанид харьяалагдаж явах хуваараа явах хоёрын ялгаатай талыг. За хуваараа явах юм бол мэдээж хүмүүс нөгөө цаг хугацаа буудал хоолны газар хайсаар агаад юм уу ингээд цаг хугацаагаа алдчихдаг. Сэтгэл амар явж чаддгүй. Мэдээж аяллаа компани бид нар маш олон судалгаа хийсэн үндсэн дээр маш гоё одоо тоглог буудал, амттай хоол, үзүүр үйлчилгээ, цаг хугацаа хэмнэх маш олон зүйлийг санал болгодог. Дээр нөгөө группээр хүмүүс яваад ирэнгүүт бид нар чинь тээврийн зардлаа гаргахтай хүртэл олон хүнд хувааж гаргадаг учраас үн хамаагүй хямдхан гардаг байхгүй юу? Тэгээ энийг ер нь хүмүүс мэдэн дээ. Тэгээд хуваараа явснаас аялын компаниар явсан дээр идэг монголчууд маань маш сайн мэддэг болсон байгаа. Энэ үйлсийг авах дуртай. Тэгээд мэдээж өдөр болгон эрүүл саруул амжилт бүтээлтэй те гэр бүлтэйгээ аз жаргалтай сайхан амьдрахыг хүсэх юм бол эрүүл мэнд хамгийн чухал. Мэдээж энэ аялыг бас сонгоорой. Өвдснийхаа дараа биш, өвдөхөөсөө өмнө бас эрүүл мэндийн аялд хамрагдаарай гэж хүсэж байна. За баярлалаа. Тэгэхээр олон зүйлд бид гамтай баймаар байна. Нэгдүгээрт эрүүл мэндтэй. Хоёрдугаарт те эдийн засагтаа. За тэгээд цаг хугацаа гэдэг ингээ олон зүйлтэй гамтай байж чадах юм бол олон зүйлд бас нөгөө давуу тал, ач холбогдол гэдэг олон одоо чанартай цагууд бидэнд олдох нэ. Тэгээд ярилцлагт маань өргөдөж оролцсон Ларада баярлалаа. Тэгээд магадгүй та бүдэрийн яриан дундаас дэлгэрүүлж асуух зүйл үзэгчд маань байх юм бол дэлгэцэн даваар байршиж байгаа утас пэйж хаяг руу холбогдох байхаа. Тэгээд дэлгэрүүлээд мэдээлэл авах олон зүйлс иргэдэд маань үзэгчд маань байгаа гэж бодож байна. Тэглэг явах уу. Тэгээд манай доор одоо хаяг утасны дугаараар манай компани руу холбогдоод мэргэжлийн зөвлөгөө аваарай. Тэгээд бүх үзэгчдээ эрүүл саруул одоо байхыг хүсье өрөө дөө. За баярлалаа. Тэгээд хийж байгаа ажилд нь амжилтыг хүсье. Олон хүмүүст одоо ашигтай, тустай, хэрэгтэй үйлийг бүтээж яваарай. За баярлалаа. Хэрхэн үзэгч та бүхэн кофе юу цай нэвтрүүлгийн ээлжид дугаарыг хүлээн авч үзлээ. Энэ хүртэл хамтдаа байж бидний ярилцлагыг хүлээн авч үзсэн үзэгч та бүхэнд баярлалаа. Дугаарын зочноор U-Tour Universe компани үүсгэн байгуулагч Лара Өргөдөн оролцож за компанийнхаа тухай болон онцлоод эрүүл мэндийн аяллалын талаар дэлгэрэнгүй мэдээллийг хүргэлээ. Тэгэхээр дэлгэрүүлээд мэдээлэл авахыг хүсвэл үзэгч та бүхэн дэлгэцэн даваар байршиж байгаа дугаард холбогдоорой. Хамт байсан та бүхэнд баярлалаа. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй.